Хэвлэлийн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр өнөөдөр энэ хэвлэлийн хурлын сэдв нь бол томуу төс төвчний нөхцөл байдлын болон бусад цаг үеийн асуудлаар эрүүл мэндийн салбар мэдээлэл хийх гэж байна. Өнөөдрийн хэвлэлийн хуралд эрүүл мэндийн сайд, Чин бүрэн, эрүүл мэндийн яамны, нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Цэцэг сайхан, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Наранбаатар, халдварт өвчин судлалын үндэсний төвийн халдварт өвчний тандалт сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Аз жаргал нар хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр эхний мэдээлэл өгнө хэмээн эрүүл мэндийн сайд Чин бүрэн таныг урьж байна. Хэвлэл мэдээлэл хэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Одоо бас шинэ жил болгож байгаатай холбоотой баяр ёслол, за дээрэс нь амралтын бас өдрүүд үргэлжлэнэ. За үүнтэй холбоотой бас ерөн томоо төс өвчний нөхцөл байдал ямар байгаа талаар та бүхэнд дархуй судлалын 50 дугаар 7 хоног буюу 12 дугаар сарын 8-аас 14-ний хоорондох мэдээллийг хүргэх гэж байна. Улсын хэмжээнд томоо төс өвчний тархалт нэг улсын хэмжээний дэгдэлтийн төвшөнд хэвээрээ байгаа. За газар зүйн байршлаар авч үзэхэд Улаанбаатар хотод нийслэлийн хэмжээний дэгдэлт 10 аймаг алаг цог дэгдэлтийн төвшөнд байна гэсэн. За өвчлөлийн нөхцөл байдлыг аваад үзэхэд ерөн бол одоо энгийн үгээр хэлэх юм бол ачаалал бол буурсан. Ялангуяа амбулаториудаар ирж үзүүлдэг томоо төс өвчний шалтгаантай ялангуяа одоо бага насны хүүхдүүдийн өвчлөл буурсан. Одоо эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүд бол насанд хүрэгчдийн эзэлж байгаа томоо төс өвчний шалтгаантай эзэлж байгаа хувь буурсан байна. За харин зөвхөн эрчим дэмжлэгэнд байгаа хүүхдүүдийн тоо хараахан буураагүй. Гэхдээ тийм нэмэгдэлт бол онцгой анхаарал татгууц хэмжээний биш байна. За ингээд эрсдлийн үнэлгээгээ дахин одоо тохиолдол удирдлагын тогтолцооныхаа дагуу үнэлгээ хийлээ. За үнэлгээний дүнд бол ерөн бол одоо эрсдлийн төвшин дунд зэрэг. Бид нар чи дөнгөж саяхан өндөр эрсдэлтэй төвшөнд байсан шүү дээ, тийм ээ. Тэгвэл одоо дунд төвшөнд орсон гэдэг маань өвчлөлийн тархалт бол ирж буурсан. Дээрээс нь одоо эрүүл мэндийн салбар болон хүүхдийн байгууллагуудад ирэх энэ томоо төс өвчний шалтгаантай дарамт буурсан гэж ойлгож болохоор байна. За тийм учраас өнөөдөр бид бас энэ тохиолдол удирдлагын тогтолцооныхаа дагуу бас нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Наранбаатарт бас одоо өрхийн эрүүл мэндийн төвүүдийн уртсан цагийг одоо багасгаа. За дээрэс нь одоо яг энэ өвчлөл ихтэй байгаа зарим нэг газруудад л нэмэлт одоо ачаал хуваалцах зорилгоор нэмэлтээр хүмүүсээ дайчилж ажиллах. За илүү одоо илүү уртсан цагаар ажиллах хүмүүсийн тоогоо бууруулъя гэсэн энэ саналыг энэ халдварт өвчин судлалын үндэсний төвийн тохиолдол удирдлага болон энэ эрсдлийг үнэлдэг албатаас одоо гаргасан байна. За үүнийг бас одоо уламжилж байна. Ер нь бол одоо энэ томоо төс өвчний энэ үед бол одоо нэг хүүхдийг ч гэсэн коридорт гарахгүй гэж одоо онцгой одоо анхааруулж ярьж хэлж бид одоо энэ чиглэлд нэг ч хүүхдийг одоо коридорт хэвтүүлэхүн төлөө хичээж ажилласан маань бас одоо үр дүнтэй байлаа гэдгийг бас хэлж мөн одоо энэ үйл ажиллагаанд одоо идэвхтэй оролцсон эрүүл мэндийн салбарынхан маань одоо эрвэхээр хичээж бүгдээр ажиллаа. Та бүхэндээ баярлалаа гэж хэлье. За мөн одоо урчин сэргийлэх арга хэмжээнд идэвхтэй оролцсон аав ээжүүд, өвөө эмээнэр вакцинжуултанд одоо үр хүүхдээ өөрсдийнхөө эрсдэл бүлгийнх нь бас хамрагдсан энэ явдал бол энэ одоо томоо төс өвчний энэ удаагийн N2H3 ялангуяа А хүрээний томоогийн энэ мутацлагдсан дэгдэлтийн үеийн одоо өвчлөлийг бас тодорхой хэмжээнд барих боломжийг бүрдүүлж өгч чадсанд бүгдээр бас идэвхтэй сайхан оролцлоо. Гэхдээ томоогийн өвчний одоо хугацаа дуусах болоогүй байгаа. Бид өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн чухал арга хэмжээ бол бас энэ төрийн алба хийж байгаа ажиллаж байгаа ажилчид бас одоо хэрэв бага насны хүүхэд нь ханиа томоо тусах юм бол ажлын одоо цалинтай 5 хоногийн чөлөө олгох ийм одоо шийдвэр засгийн газраас гарсан. За энэ бас одоо хүчинтэй хугацаа үргэлжилж байгаа. За бас одоо тэгэхээр үр хүүхдүүдээ одоо томоо төс өвчин улирлын одоо дэгдэлтийн хугацаа бүрэн дуусаагүй байгаа учраас анхаарал сэрэмжтэй маска зүүж олон нийтийн газар ялангуяа одоо баяр ёслол их болж байна. За үүнтэй холбоотой бас одоо маска зүүхийг зориуд одоо эрүүл мэндийн яамны зүгээс одоо та бүхэнд уриалж байна. Томоо төс өвчний энэ удаагийн дэгдэлтийн бас нэг бид одоо олж авсан зүйл бол ер нь Монголын ард түмэн бас энэ вакцин сайхан болсон юм байна. Хийлэгдэх болсон юм байна. Одоо насны ангиллаараа хийлгэх ёстой бүлгийн улсууд маань энэ 25 оны улирлын томооны эсрэг вакцинжуултанд 99% хамрагдсан. 99 гэдэг бол ер нь урд нь байгаагүй том тоо. Тэгэхээр энд хамрагдаж энэ одоо улирлын одоо энэ томооноос сэргийлэх энэ боломж хангасан явдал нь
өнөөдөр бид одоо хэдийгээр ийм 7 удаагийн мутацид орчихсон дэлхийд даяар нэлээд өргөн дарахчихсан. Ялангуяа одоо энэ Япон, Солонгос, Англи гэдэг ийм орнуудад дэгдэлт ихтэй байсан энэ томоогийн зарим одоо улсууд Япон улс гэж жишээлбэл одоо бараг 4000 гаруй сургууль хаалгаа хаасан байх жишээтэй. Тэгвэл бид бас одоо бүр тийм хэмжээнд хүрэлгүйгээр одоо явж чадсан. Ерөөсөө вакцинжуулалтад сайн хамрагдсны л одоо гол үр дүн. Тийм учраас эх жилээс бид одоо 6 сартаагаас 6 настай хүүхдүүдийн сая бол бид 45%-ийг 99 хамруулж чадсан бол эх жилээс ер нь 70%-ийг хамруулахаар одоо том зорилт тавих гэж байна. Тийм учраас томооч төвчний эсрэг одоо вакцины захиалга он гараад бид одоо 300 мянга биш 200 мянгаар нэмж 500 мянга болох ийм одоо зорилго тавин захиалга өгөх гэж байгаамаа.